Энэ оройгүй сүм гэж энэ гайхалтай бүтээл л дээ. Додонгийн төдөөгөө бол энийг олон хүн үзээсээ ялангуяа залуучуудын амьдралд тэмүүлэх хайр дурлалдаа үнэнч байх. За сайн байцгаана уу. Эний түрүү нөгөө таандаргийн залуугийн хийсэн уран бүтээлээс гоё клипнүүдийг үзэж сэтгэлдээ ярьж ирснийг та бүхэн санаж байгаа. За тэгвэл энэ одоо хамгийн сүүлд гарсан уран бүтээлийн үзье хэдүүлээд хөө. Энэ ерс янзын гоё уран бүтээл хийх юм ааш та. Кино цаашаал болчиход байна шүү. Энэ төр бол найруулагчийн энэ үнэхээр шийдэл бол гайхалтай. Зураг авалт. Хэлшээсэн. Манай оюун дээр шүү дээ. Ардын жүжигчин өөрөө аав нь ардын жүжигчин Шамсраа. Жинхэнэ Монголын ахуй гарч ин да. Чаргах шоргол нармидо чаха чи харуултаа халгицааны сүрэ хойлорч хамаагүй чамгүйгээр уймарана Ийм гоё болцсон. Нэг залуучуудын бүтээл сэтгэлгээ гэж нэр гайхалтай шүү дээ. Эний нэр дуудсан ламтангууд төвдөө лас хотыг зорж шавлан суухаар болсон. Эхний ламтан лувсан. Дараагийн ламтан сандуй. Сүүлийн ламтан наваа. 10 дунгой хөвштэй. Наваа. За, эдгээр ламтангууд лас хотыг зорих гэжээ. Түх болгон ихтэлтэй сайхан байдаггүй штэ. Зөв хүнээ олвол чи намайг үлдээ. Зөв хүн гэж бодвол чи намайг хүлээ. Сүг болтоо чамаар би өвчөж үлээ. Чөтгөр шиг чамд би шүүгэлж үлээ. Зөв юм бол намайг чи битгэс ирээ. Зөв хүнээ олвол чи намайг үлдээ. Зөв хүн гэж бодвол чи намайг хүлээ. Аргагүй амаргийн хайр сэтгэлийн амиг сумар дэлгүй гэдэг шүлэг би чамайг үлдээ гэж залбирэн шүтлэггүйч тиймээ шүтлэггүйч
Одоо намайг гин ганц тайвшруулах зүйл бол чиний сүлийн хайр үсэл чиний дэргэд байх үсэл чиний лэг зүйл байр үзэл тайлан чойсон сонирн биш чиний тайжууд байх үсэл би хүсээгүй чамайг гинт хийж нэж хөдөлж хитрхийн аста бэвингэж хайтуулж өөрийгөө татаж байна одоо би айтуулах чамайг Яг л кино те. Хорийн отос суулгад дөвдөж хорийн хоолой зангэр сүгдэж туурын малтмын тасарч үлдэхэд нуурын хөвөө цайлгэж гадаа гараа зүрхтөө цантаа байцгай дэхэд гацгэн сүлийн муудаа Хэрэггүй. Надад аваад. Явчлаа. Таныг амьдралаа өдрөө гэсэн шүү. Энд чинь нөгөө нэг тэнгэрийгээд урднаас үзчихээс энийг нэг цуурлах шиг байгаа те. Одоо нэр юу ирэх вэ? Өстө нэр өндөө гоё юм байна. Ийм олон уран бүтээлчтэй. Би нэг үнэхээр мэдэрч юм л та ингэж энэ бол үнэхээр хөдөлмөр, энэ бол сэтгэл, энэ бол хөрөнгө, энэ бол цаг хугацаа, энэ бол төвчээр гэдэг хөөх. Ийм олон хүний илжээж нэг ийм клипийг гаргаж ирсэн 3 минутны те. Энэ уран бүтээл тийм байдаг л да. Би одоо яг энэ залуучуудын сүүлийн үед хийж байгаа нэг клипнүүдийг хараад байна. Үндэ нэр. Одоо өстө үндэ шүтэж байна нэр. Энд дээр тэр зураг авалт зохиомж үндээс та гайхмаа. Та бүхэн мэдж байгаа энэ лодонгийн төдөө гэж Монголын одоо нэрд соён гэгэрүүлэгч гайхамшигтай одоо зохиолч агуу хүний бүтээл оройг үсэм гэж яг энэгээр хийсэн. Энэ клипний агуулмж, өгүүлэмж, хиллэг үндэс суурь нь юу гэхээр тэр агуу хүний лодонгийн төдөөг оройг үсэмийн яг тэр агуулмжаар хийсэн болохоор үнэхээр үнэлэмж бол өстой дээд зэрэг болсон байна. Эндээс одоо үнэхээр бас нэг амьдралын төлөө хүний сэтгэл зүрх гэж ямар агуу хүчтэй байдаг тухай. Амьдралын хамгийн үнэт зүйл бол хайр гэдэг тухай бол яста тултал гаргасан байна да гэж ингэж ахыхын хувьд бодож байна. Энэ бол өстой маш хөдөлмөр байхгүй юу? Энэ олон оролцсны тэр сүлд нь гарч байгаа тэр урсж байгаа тэдэрдэг харахад хичнээн технологи хөгжлөө гэхэд энэ дээр хүний төвчээр хөдөлмөр, цаг хугацаа, зүтгэл, сэтгэл бүх юм шингэдэг байхгүй. Заавал ядарна. Төвчээр маш их орсон байна. Тэгээ төвчээр ард ерөөл гэж шахах үг гэдэг. Тэгээд ястаа нэг ерөөл шингэсэн гоё бүтээл болсон байна гэж дотроо дүгнэж юм да. Тэгээд одоо энийг олон хүн үзээсээ ялангуяа залуучуудын амьдралд тэмүүлэх, хайр дурлалдаа үнэнч байх тэр хүсэл, зориг, төвчээр, зүрх бүх юм одоо энд харагдаж байна. Тэгээд аливаад нэг хандлагыг их өөрчилсөн тийм эерэг үзэл бодлыг одоо бас гоё түгээсэн ийм бүтээл болж тэ агуу том бүтээл. Энэ бол 3 минут ч гэлээ гэсэн энэ бол маш том өгүүлбэмж, маш том одоо ач холбогдол. Энэ оройг сүм гэж энэ гайхалтай бүтээл л дээ. Лодонгийн төдөөг бол тэр ном бол нэг тийм амар том зузаан ном биш. Гэхдээ л энэ оройг сүмдээ бол хүний амьдралын тэр хайр сэтгэлийн залуучуудын
тэр одоо тухайн үеийн үжил бодол, шашин номын тухай, амьдралын дундах тэр одоо эсрэг тесрэг үжил бодол, тэмцлийн тухай, тухайн үеийн нийгмийн тухай бүгдийн сайхан багтаасан анх зохиол энэ дээр түшиглж хийсэн учраас нэгдүгээрт энэ өгүүлэмж нь бол маш гоё болсон. Дээр нь залуучуудын одоо чадвар бол энэ дээр тасарсан байна. Өөр энэ үхэн тэгж хэлэхэд бас би өөрөө нэг урлаг дуртай учраас ингээд шинтэн үзээд байна. Ерөөсө урлаггүйгээр амьдрал утгагүй л дээ. Зүгээр дашрам дэлгэхэд энэ оюун дээр аав жамсран гэж одоо мундаг ардын жүжигч хүн байлаа. Оройгүй сүм гэхээр заримдаа намайг хүмүүс та оройгүй сүм тоглолоо гэдэг байхгүй юу? Биш хуучин сүм гэдэг. Өө нэрээ тийм. Жамсрангуйтай эсрэг дүр бол тоглож байсан. Жамсрангуй би сэргийлэх цагдааг ажилладаг. Жамсрангуй оюун дээр юм аав эсрэг талд одоо хулгайчийн дүр тоглож байсан. Сайхан бүтээл байт юм аа. Тэгээд энэ сайхан клипийг хараад сэтгэл үнэхээр омогшлоо. Олон хүн үзээсэй гэж бодож байна. Энэ залуучуудад одоо урлаг уран бүтээл маш өндөр амжилтыг хүсье өрөө. Монголын урлаг, Монголын одоо энэ залуучуудын сэтгэлгээ бол тасарч байна. Зөв, маш гоё. Ингэж амьдрал улам одоо амттай, хаз жаргалтай, баяр сэнгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй болдог. За ингээд гоё дараагийн гоё бүтээлийг бас удахгүй гараасаа гэж хүсэж байна. Тэгээд удахгүй хэдүүлээ бас уулзалтъя. Гоё ярих юм байна.